өнгөрсөн хугацаанд 11.7 их найт төгрөгийн татвар хураамжийг бол улс болон орон нутгийн татварт бол төвлөрүүлсэн байна. За үүний 71%-ийг нь сүүлийн 3 жил буюу 23, 24, 25 онуудад одоо төвлөрүүлж ажилласан байна. Зөвхөн 2023 онд бол бид 2.8 их найт төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлсэн. 2024 онд 3.4 их найт төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлсэн. 2025 онд 1.6 их найт төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлсэн. Үндсэндээ бол төсвийн орлогын 16 орчим хувийг дангаараа бүрдүүлж ажиллаж байгаа. Монгол улсын топ 100 татвар төлөгчийн нэг номер дээр сүүлийн 3 жил манай эрдэс тавталгаачид одоо татврын орлого бүрдүүлэгчээр бол ажиллаж байна. За он гарснаас хойш бол эхний үйлрэлд бид нар 361 тэрбум төгрөгийн татвар хураамжийг улсын болон орон нутгийн төсөвт бол төвлөрүүлэн ажиллаж байна. Тэгэхээр эрдэнэс таван толгой энэ нүүрсний зах зээлээс Монгол улсын эдийн засагт ямар их хэмжээний мөнгөн урсгал бүрдүүлж энэ сургууль цэцэрлэг хөрөнгө оруулалтын ажлууд дээр мөн одоо төрийн албан агчийн цалин дэтгэвэр гэх мэтлэн бүх зүйлүүд дээр энэ эрдэнэс таван толгоогоос бүрдүүлсэн татвар хураамжийн төлж байгаа мөнгөн дөм бол бас нэлээдгүй голдох байр суурьтай байдгаа гэдгийг бас бахархалтайгаар хэлмээр байна.